За сайн байна уу? Сайн байна уу? Өдөр минь. Ивент юм гоё нөө. Гоё. Артлаг байж чадчихна уу, тий? Ер нь бол яг артын талаар гоё мэдээлэл авчиж тий. За яг би бас артыг тий сая 15 понд 25 понд доллар гээд бас яг тийм мэдэрчээс бас тэгээ бас үнэхээр бас артлаг байх юм бол тэр тухайлд үнцнийг агуулж бодлоо. За окей би надад нэг хэдхэн асуулт байна тий. Аль таас гоё хөгжилтөөр харилцах бодороод нэгт үнэлэх хөрөнгийн агентийн хувьд таны хувьд хамгийн сайн найз юу вэ? Хамгийн сайн найз гар утсаж болохоо. Гар утс. Тий. За. Та ер нь хэрэг гар утснаас ингэ зүгддэг вэ? За ер нь дуудлага ирэх болгонд л зөвгтэн, харилцагчтай мэдээлэл өгөх болгонд л зөвгтэн, тэгээд өөр одоо агентуудаас мэдээлэл авах болгонд л зөвгтэн, тэгээд бараг л бидний амьдрал зүйл гар утсалж тий. За окей. Хоёрос бол хэрэг та хөдөлгөөн хөрөнгийн агентэд танд нэг удаа цаг хугацааны машинаар аялах одоо ирэх болгоё. Тэгвэл та яг агентийнхаа ажил мэргэжлийн хувьд хаашаа явах вэ? Хаашаа явах вэ? Ямар цаг хугацаанд очих вэ? Тий. Одоо 94 юу, өнгөрсөн цаг руу юу тий одоо. Тий. За өнгөрсөн нэг фейлдчихсэн дийлүүд байгаа. Яг тэн дээрээ очиод алдаага засах байх. Гэтэ яг тэр үед би алдаанаас аюул хэцүү сурсан. Тэгээд тэр үедээ одоо нөгөө зарим нэг харилцагч нарыг гомдоож исэн тохиолдлууд байгаа. Тэр үедээ алдаагаа засаад тэр харилцагчид илүү сэтгэл ханамжийг өөх үйлчлэгээ өгсөн болоо гэж байна. За окей. За таны хөрөнгө агентийн хувьд таны хамгийн том айдас юу вэ? Айдас уу? Тий. Бэлтгэлгүй байх. Бэлтгэлгүй байх. Тий. Бэлтгэлгүй одоо бэлтгэлгүй ямар нэг хилцэлд очих гинти ингээд шийдвэр тиймэрхүүнээс айдаг. Гэхдээ айдсын нөгөө талд би боломж өгдөг гэж хардаг. Тэрний цаана заавал нэг сурах зүйл байдаг болохоор айдсаас нэг тийм айдаг. Айдсын цаана боломж байдаг. Боломжийн цаана сурах юм байдаг тийм. Юу айдас хэрэгтэй юм шүү тийм. За окей. Ер нь бол мэдрэх хэвээр мэдрэмжүүдийн нэг гэж бодож байна. За таны хувьд яг өдөр тутам яг юутай тулгардаг вэ? Таны хувьд, агентийн хувьд. Сонголтуудтай. Сонголтуудтай. Бүр өдөр алган сонголтуудтай. Тэгээ тухайн одоо харилцагчид ямар мэдрэмж төрүүлэх вэ? Уцаар одоо яаж ярих вэ? Юу гэж хэлэх вэ гэх. Ийм хариултууд аваагүй та анхных боллоо. Nice choice те. За Avengers гэдэг юм уу Marvel гэдэг кинонд үүдэн шүү те. Одоо тийм супер баатрууд те. За таны хувьд яг агентийн ажил мэргэжлийг хийхэд ямар баатрын ямар чадварыг авах вэ та? Wonder Woman. Wonder Woman яг ямар чадвар вэ? Аюу супер хурдтай байдаг штэ. Тэнгүүд би заримдаа өөрийгөө 2 3 хуваахыг хүсдэг байхгүй юу? Яаж ч ингэж бүх ингэж бид нар чинь ганцхан агентаас гадна ээж ихнэр те охин гэл аюу олон ажил өргөдөө нэг доор ингэж хийх ёстой болдог. Тэнгүүд надад яалтчгүй хурд цаг хугацаа аюу хэрэг болдог. Заримдаа бүр 24 цаг хугацаа хангалтгүйс нэг. Wonder Woman-ы хурд хөдөлгөөлөх юм те. За тэгээд бас өхөн зодох үе бас те бас зөвхөн хурдан ш те. Тий зөвхөн хурдан. За өөрөө хамгийн ярвигтай хөдөлгөөн гэж вэ? Юу? Ярвигтай хөдөлгөөн. Ямар хөдөлгөөн ярвигтай вэ? Айлтай хөдөлгөөн. Айлтай гэдэг үг нэгсэн лист үзүүлж байхад айл нь байдаг гэсэн үг үү? Эсвэл айл амьдарч байгаа байрыг гэсэн үг үү? Айл амьдарч байгаа байрыг. Одоо ингээд яг очиод үзүүлэхэд тэнгууд харилцагч маань буцаад ороод бид нарыг анждаг штэ. Би өөр нь яг сүүлийн 2 сар 2 тийм тохиолдолд яг ингээд өөрөө ороод нуруугаа авахсан. Тэнгууд одоо ингээд айлтай ч юм уу дотор нь харилцагч байвал тэр хүнд ингээд сэтгэлээрээ хандж байгаа ч гэсэн цаана нэг тиймэрхүү асуудал гарахаар жоохон урам хугардаг. Нэг бас ингэдэг мэдээд нэг эзэн байхаа аим хэцүү гэдэг шүү дээ. Эзэн нэг сонь хараал те бараг гэл энэ явах юм уу яах юм гээл те. Гэтэ би яг гоё нэдэг болохоор гоё нэдэг болохоор тэрийг бол даваа гарчдаг те. Даваа гарчдаг. Тэгэнгүүт яг одоо худалдан авагч талаас орж ирж байгаа хүний тэр хүсэлтийг яг тэр эзэн маань надад итгэл хүлээлгэсэн шигэ одоо юу гэдэг чинь те надад буцаад мэдээлж ивэл надад аягүй үнцэнтэй санагддаг. Тэгэхгүй тэгээд ямар ч нэлээд хэцүүчсэн бол инээмсэглээрээ би аваа гардаг гэж тий. Амар гоё. За сүүлийн асуулт. За хэн нэг тань руу ярина худалдан авагч баяа. Яриад шууд таны зарж байгаа байрны үнийг асууна. Тэр хүн та цааш нь өргөжүүлж байраа өсөж байраа зарах уу? Шууд үнийг асууна. Шууд үнийг асууна тантай яриад. За. Энэ хэдвэ? Үнийг асууна. Тэр үед та ер нь цаашаа өргөжүүлж бизнесээ хийх үү? Of course тийм шүү дээ. Тий. Одоо үнийн асуувал үнийн мэдээллийг мэдээж өгнө. Тэгээд цаашаа одоо өргөжлүүлээд тухайн хөдөлгөөний онцлогуудыг хэлнэ. Ямар ч байсан ямар ч харилцагчийг бид нэр ингээд
хүлээж аваад харилцан ариг цаашаа ингээ өргөжлөд авч явах нь бидний одоо ур чадваруудын гол ур чадвар гэж боддог шүү дээ. За баярлалаа. Тэр өнөөдөр гоё инэсэлт юм байна. Баярлалаа.